Joyo брендийн BSK 150 гэж загварын зөөлөн эргэж байна. 150 ваттын хүчин чадалтай 96 Гц-с хаваад 18,000 Гц-ийн хооронд давтамжийн дууралттай. Тэгэхээр энэ дээр бас олон төрлөөр ашиглах боломжтой. Хурал зөвлөгөөнөөс ахуулаад амьд хөгжмийг хүртэл дуургах боломжтой. За энэ болохоор бас мэдээж маш олон төрлийн ийм үзүүлэлттэй байгаа. За хамтдаа үзье ямар үзүүлэлттэй гэх юм бол эхлээд 3 замыг та ашиглаж болно. XLR болон Jack universal оролтоор та бүхэн 3 зам дээр юу л бол ямар нэгэн хөгжмийн зэмсэг болон микрофоныг залгаад ашиглана гэсэн үг. За тэнгуүтээ үүнийгээ та чихвчээр сонсож болно, их тайзрууга гаргалтаар гаргаж болно. Баруун зүүн болон стерео дуургах, моно дуургах тохируулгын энэчнээс нь тохируулж байна. Давхар нэмэлтээр амплифайер өсгөгч нь бас холбож болж байна гэсэн. За энэ дээрээс нь харах юм бол маш олон төрлийн функцүүд байна л да. За энэ функцүүдийн талаар би та бүхэнд ярьж өгье. За жишээлбэл энэ болохоор лупертэй гэж байгаа. Лупер бол ингээ бичнэ. Та ямар нэгэн хөгжмийн зэмсэг залгацсан байгаа бол жишээлбэл гитар залгацсан байгаа бол за ийм одоо бүтэн аккорд гэж хэлдэг юм бар аккордуудыг бариад тоглосон бол луперээ дараад нэмээд та соло аянууд эсвэл задгаа аккордуудаар ингээд гитараа давхарлаж бичээд дараа нь ингээд өөрөө нэмээд ямар нэгэн хөгжмийг тоглож болно гэсэн. А дээрэс нь болохоор өөр бусад нэг давуу тал нь болохоор энэ маш том давуу тал нь болохоор энэ болохоор өөр дээрээ интерфейстэй саунд карттай гэсэн. Та энэ дотор дуургаж байгаа залгасан байгаа хөгжмнүүдийг бүгднийг шууд энэ OTG буюу Type-C кабелаар гар утас руу авч болно. Ноутбук руу, компьютер, таблет руу та шууд voice-ыг нь аудио файл болгоод хөргүүлнэ гэсэн. Тэгэхээр та шууд залгаад cover дуу хийж болно гэсэн. Манай пэйж дээр явж байгаа олон cover дуунууд бас энэхүү төхөөрөмжүүдийг ашиглаад маш төсөр амархан аргаар бас cover дуунуудыг хийх боломжтой байгаа яг үүнийг ашиглаад. А дээрэс нь болохоор энэ дээр нэмэх бусад спикерүүдээс ялгаатай нэг зүйл нь болохоор 48 вольтын буюу Phantom Power-тай. Энэ нь болохоор конденсер буюу студийн хоолой бичдэг микрофонуудыг ашиглах боломжтой. Бусад зөөврийн яригчнууд маань болохоор Phantom Power байхгүй учраас энгийн динамик микрофонуудыг ашигладаг бол энэ зөөврийн яригч маань болохоор конденсер микрофоныг ашиглах боломжтой гэсэн. Тийм учраас та студийн дууралтуудыг cover дууны дууралтуудыг та гаргах боломжтой. За эндээсээ та рекорд дараад дууралтуудаа бас хуулж болно. За энэ дээр болохоор дахиад нэг өөр бас давуу тал байгаа. Тэр нь болохоор юм бэ юм бол та ямар нэгэн дуу дуулгах байгаа бол жишээлбэл до мажороос эхэлсэн гитарын аккордтэй таналист нь до мажорын дуу байгаа бол энэчнээс ахуулаад энэ pitch correction буюу одоо энэ хоолойны өнгө засдаг тохиргоо байгаа байхгүй. Тэгэхээр та до мажорын дуу бол до мажор дээр энэ correction-а тааруулчихна. Хэрвээ жишээлбэл ля минорын дуу байх юм бол ля минор дээр авчиж тааруулчих юм бол таны хоолойны өнгө чинь дээшээ доош нь хэлбэлцэхгүй таны хоолойны өнгийг засаж зөв дуургана гэсэн үг. Тэгэхээр маш олон төрлийн давуу талтай. Тэгээд дээш олон төрлийн эффектүүд байгаа. Өтгөн шингэн дунд өнгөнүүдийг та регистрүүдийг өөрийнхөө өгснээр тохируулаад ашиглаж болно. За тэгээд та хэрвээ ямар нэгэн жижигхэн арга хэмжээндээр та үнийг ашиглаж байгаа бол Facebook live stream хийж байгаа бол үүнийхээ дугаарлалтыг та шууд стрим төхөөрөмж рүүгээ гар утсаар стрим хийж байгаа шууд гар утас руугаа өгж болно. Хэрвээ та ноутбукээр стрим хийж байгаа бол кабелаар шууд та OBS ч үгүй Vmix ч үгүй юм уу програм руугаа дугаарлалтыг нь шууд дамжуулаад өгөх боломжтой гэсэн. Энүүгээрээ бас давуу талтай. Мэдээж тэр зааланда байгаа газар та өөрийнх нь дугаарлалтыг нь нээж болно. Тусдаа салгаад интерфейсийг нь аудиог нь бас салгаж авч болно гэсэн. Маш олон төрлийн үйлдэлийг өөр дээрээ багтаасан 150 ваттын хүчин чадалтай. Тэгээд дээрэс нь цэнэглээд та 12 цаг ашиглах боломжтой. Ийм Joyo брендийн BSK 105 зөөврийн эрхчийг та бүхэн санал болгож